Хөдөлгөөний хөтөлбөртэй иргэн тавтаа морилно. Тэгэхээр бид барилгын салбарын цаг үеийн асуудлаар ярилцахаар барилга хот байгуулалтын сайд ноён Цогтоотрыг студидтэй урьж ярилцсан танд өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Цаг зуугаар хөрөлцөн ирсэн танд баярлалаа. Студид тавтаа морилно. Тэгэхээр юуны түрүүнд та бас ажиллаа аваад нэлээдгүй хугацаа өнгөрчлөө гэж харж байна. Яг энэ хугацаанд та бас өөрийнхөө хийсэн дүгнэлт ажилтнуудаас танилцуулгүй. Ялангуяа яг салбар цаг үетэйгээ ихэр бас хөл нийлүүлэн хөгжиж байгаа шүү нэлээ. Тийм. Тэгэхээр салбар бол бас нэлээд хурдцтай хөгжиж байгаа. Бид нар бүгдээрээ л харж байгаа Улаанбаатар хот гэдэг бол ер нь нэг сүүлийн 10 жилд бол бас их хурдан хөгжсөн шүү. Тэгвэл энийгээ дагаад салбар гэдэг чинь зөвхөн барилга байшингаар хэмжигддэггүй шүү дээ. Энэ ард нь байж байгаа хууль, тогтоомж те зах зээлийн харилцаа нь өөрөө хэр хөгжсөн байна, санхүүгийн тогтолцоо нь энэ салбараа дэмжих тал дээр хэр хөгжсөн байна гээд аваад үзэх юм бол хийх ажил их байна. Салбарт өөрөөр хэлбэл ер нь бол одоо дараа жил 90 жилийнхаа ойг тэмдэглэнэ гэдэг утгаараа бол бас урт настай салбар байна. Өөрөөр хэлбэл монголчууд барилга бол байраа сурцсан, барилгын инженерүүд Монгол байгаа. Гэхдээ энэ дээр одоо жишээлбэл хууль эрх зүйн харьцаан дээр нь аваад үзэхэд өнөөдрийг хүртэл бид нар одоо түрээсийн байрны асуудал тий өөрөө энэтэй холбогдсон боловсронгуй хуульч бий болоогүй. Энэтэй холбогдсон аливаа нэгэн хөтөлбөр бодлогыг бас гүйцэд боловсруулж гаргаагүй ч юм. Тэгэхээр угаасаа Монгол улс одоо юу гэдэг зах зээлийн эдийн засаг чилжээд 20-р жил болж байгаа гэдэг чинь салбар нь тусдаа л ингээл хөгжөөд явж байгаа. Тэр одоо юу гэдэг 200 жил болсон орнуудын бүх тогтолцоо дэд бүтцийг өөртөө бий болгож шингээж юу гэдэг одоо уялдаа холбоо тал дээр дутмаг аваад болох. Тийм. Бүрэн гүйцэд боловсронгуй болж бас хөгжөөгүй энэ замдаа л явж байгаа. Ер нь гэхдээ зах зээлийн өөрөө үйл хөдлөх хөрөнгийн зах зээл гэсэн дэлхийн түвшиндөө юу гэдэг эцсийн түвшиндөө хүрсэн орн байдгүй л байна л да. Одоо Америкийн нэгдсэн улсыг л аваад үзэхэд 2008 оны хямрал гэдэг чинь яг үйл хөдлөх салбарын юу шүү дээ. Хөрөнгийн салбарын хямрал шүү дээ. Тэгэхэд тэнд бас л тогтолцоо нь юу гэдэг хит хяналтаас тооцоогүй одоо тоглолтын талбай руу орж ирээд энийг ямар эрсдэл араасаа дагуулад явж байгаа сүултээ хинч хянч чадхаа байлцсан, тооцож чадхаа байлцсан. Энэ тэгээ эрсдэл байгаа л нөгөө тэр эрсдэл чинь хэрв тэрийг хянж зохицуулж эрсдлийг бууруулах тал дээр арга хэмжээ авч байгаагүй бол эрсдэл өөрөө яг ирээл эдийн засагт буцаагаад сөрөг нөлөөгөө үзүүлж байгаа байхгүй. Тэгэхээр тэгж боловсронгуй одоо эцсийн түвшиндээ хүрсэн бол орон байхгүй. Гэхдээ бид нар бол бас их эрх шатанда явж байгаа юм. Одоо жишээл газрын хууль дээр л бид нар аваад үзсэн. Ямар ч гадны компанитай яриад бид нар гадны хөрөнгө оруулалтыг татъя гэж тэгэхэд хамгийн ихний тавих асуулт газрын хууль тийм ээ. Тэгэхээр мэдээж газрын хуулинд бол гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг бол өмчлүүлэхгүй гэдэг заалт бол үндсэн хуулиндаа орсон. Энэ бол хөдөлшгүй байх хэрэгтэй. Гэхдээ энэ бол зүгээр асуудал واخгүй. Ер нь бол хятад юм уу үйл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү их олон гадныхан хөрөнгө оруулалт хийж байгаа орнуудад ч гэсэн газрыг бол өмчлөлдөггүй. Гэхдээ тэрнээс бусад харьцаа нь бол боловсронгуй болоод явах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд газрыг хүн заавал өмчлөх гээд байхгүй. Гол нь тэр газар дээр барьсан барилга одоо өмчлөл нь найдвартай байна уу? Тийм ээ? Газрын тэр харьцаа нь өөрөө боловсронгуй болцсон байна уу? Энэ дээр төлбөр тооцоо дараа нь хийсэн урт хугацааны гэрээн найдвартайгаар мөрдөгдөд явах уу гэдгээс ахгуулаад тэр газар дээр байж байгаа барилгын одоо найдвартай байдал чинь хамаарна, тэрнээс үнэн ч хамаарна гэх. Ингээд яриад явбал их юм байна л да. Одоо жишээлбэл энэ mortgage гэж бид нар ипотек гэж яриад байгаа тийм. Энэ чинь л гэхэд сүүлийн 2-3 жилийн ойлголт байна шүү дээ. Ипотекийн зээл автлаа бол хүн нэлээд олон жил одоо ажилласан, банктай харьцсан, орлого нь тогтвортой байсан ийм л хүн байх гэдэг. Тэгтэл манайд болохоор их олон энэ шалгуураа давхад бас хэцүү байгаа. 30% урьдчилгаа төлөх ёстой байдаг. Энэ нь бас хэцүү байгаа. Тэгтэл бас нөгөө энэ чинь харцангуй зорилттой бүлэг рүү чиглүүлээд зохиотсон одоо юу гэмтэй одоо хөтөлбөр шүү дээ. Миний жишээлбэл зүгээс ярьж байгаа зүйл бол 30% дээр нь ямар нэгэн шинэ арга бас бодё. Тий, барьцаа хөрөнгө дээр нь тийм ээ. Жишээлбэл хотын удирдлагаас энэ дээр нь тодорхой хэмжээнд нь бас дэмжлэг иргэддээ үзүүлж тийм нөөц бололцоогоо судлаад явж байгаа. Бид нар ч гэсэн энэ дээр ер нь ямар аргаар дэмжиж тусалж болохоор байна гэдгийг үзэж байгаа. Нөгөө талаас тэр 80 м квадрат гэдэг чинь жоохон өргөжүүлж өгч болдгоо юм уу? Зарим хүмүүс бол бүр авчихаа гэж. Адилхан Монголын эр гэдэг. Нөгөө талаас яг хуу
зах зээл дээр чинь 8%-тэй зээл гэдэг чинь бас харьцангуй боломжийн зээл ба шүү дээ. Энийг тэгэхээр бас нэг бага дунд орлоготой улсууд руугаа чиглүүлж явахгүй бол хамгийн мондгууд нөгөө 10,000 төгрөгийг хамгийн одоо чинэлэг улсуудын хүүхдүүд ч аваад байгаа нь бас зохисгүй байна гэдэг ингээд шударгасны нэг яриа өрнөд байгаа биз. Тэрэн шиг 8% хүүтэй зээлийг жишээл 16%-тайгаар аваад тэртээ төлчих боломжтой хүмүүс ч юм уу байлаа гэж бодъё л да. Тэгэхээр тэрийг нөгөө хүмүүс ч хурж ирээд азны юм гээд 8-ыг аваа явчихад нөгөө 8% зээл чинь яг зорилттой бүлэгтээ олдохгүй болчих нэг эрсдэл байна уу гэл энэ олон юмнуудаа одоо дэнсэлж харж ижил бас шийдвэрээ гаргаад. Гэхдээ одоо яг яриад явж байгаа. Тэгэлгүй яг. Тэгэхээр хоёулаа бас салбарын бас нэг анхаарал татсан зүйл рүү яриагаа оруулъя гэж бодож байна. Евро стандарт гэж ярих боллоо. За евро стандартыг бас эхлээд бас судалгаа шинжилгээг нь хийх, за цаашдаа нэвтрүүлэг хийх мэт маш олон шатараатай хийх арга хэмжээнүүд байгаа. Та яг ажлыг юунаас нэхлэх вэ? Одоо яг энэ явц бас хаашаа чиглэж байна? Тийм. Евро стандартыг бол ер нь эртээ би нэг Америкийн арга хэмжээнд дээр очиад евро стандарт гэдээ ярьсан. Америкийн элчин сайд нь үгүй олон улсын стандартыг л та нар авч л та. Тэгээ Америкийн бараа бүтээгдэхүүнч танад ингээд борлогдох боломжтой шүү дээ гэж. Тэгэхээр евро стандарт гэдэг чинь бол ер нь олон улсын стандарттай дэлхийн ер нь бараг 20-30-аад орны стандартуудыг нэгтгэсэн стандарт. Түүнээс евро стандарт гэж нэг стандарт байхгүй. Орн болгоны стандартуудыг ер нь нэгтгэсэн. Тэгээ тэр орондоо тэр стандарт нь л үйлчилж байгаа шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаарт тэр стандартыг би юу гэж харж байгаа гэхээр ер нь хамгийн доод суурийн тавиад өгч байгаа. Ийм баг. Тэрнээс илүү гарсан буюу тэрнтэй дүүцэж байгаа стандарттай бараа бүтээгдэхүүнд ямар нэгэн зах зээлийн хаалт хязгаарлалт байж болохгүй. Тэр бараа бүтээгдэхүүн орж ирээд Монголд одоо ашиглагдаад энэ технологи хэрэглэгдээд явж авах боломжтой байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ дээр зорилгоо тавиад, бодлогоо гаргаад, хөтөлбөрөө боловсруулад, батлуулад жил болгон тэр нь төсөвтэй, эзэнтэй явхад бол тодорхой хугацааны дараа бид нар нэвтрүүлж болно. Тэгэхээр би тийм зорилгол тавьж ажиллаж байгаа. За харин танаас нэг зүйлийг бас эцэст нь асуух нь зүйтэй юм болов. Олон улсын байгууллагуудын хувьд бол за Монгол улсад яг барилгын чиглэлийн зөвшөөрлийг авах явц удаан байна, за хүн сурталтай байна гэсэн шүүмжлэлийг бол ихээр тавьж байгаа. За сүүлийн 2 жилд бол яг үнэлгээ нь хэдий бас тодорхой хэмжээгээр сайжраад хялбарч байгаа гэсэн юм дүгнэлт байгаа ч гэсэн хангалттай хэмжээнд байх байгаа шүү дээ. Та яг ямар чиглэлийн ажил хийж үүнийг бас хялбаршуулах вэ? Энэ талаар. Энийг бол ер нь бол энэ чиглэлээр бас нэлээд ажлууд хийгдсэн. Жишээлбэл 200 хэд хоног байсан байлээ. 120 хэдэн гарын үсийг цуглуулдаг. Ер нь бол маш хүнд ажил байсан байлээ л дээ. Бараг барилга барихаас хэцүү ажил байгаа байхгүй. Хэдэн хүний зөвшөөрөл авахгүй явна гэдэг бол. Тэгээ сүүлдээ надад хүмүүс ярьж байгаа нь бүр нөгөө гарын үсгээ авах гэж хүмүүсийн гэрээр нь хөөцөл 120 гарын үсгийг авахгүй гэрээр нь хөөцөлтнө гэдэг бол бас л арай хүнд ажил л та. Яг уу салбарынх нь тэгж ярьж байгаа. Энэ зохицуулж байгаа салбарынх нь бол бид аль болох гайгүй л гаргаж байгаа штэ гэж ярьж байгаа. Тэгэхээр би энэ дээр хичнээн одоо хөнгөлөөд энэ олгох хугацааг 2 дахин багасгасан гэж байгаа ч гэсэн энэ одоо гарын үсгийн тоог цөөлсөн ч гэж байгаа гэсэн би юу ярьж байгаа гэхээр өшөө боломжийн хэмжээнд нь хөнгөлж өгөх боломж бол хөнгөлнө. Зөвшөөрлийг тодорхой хэмжээнийх нь юмнуудыг төрийн бас байгуул руу шилжүүлэх ёстой бол шилжүүлж өгнө. Төрийн бас байгууллагатаа бас сэтгэл үзүүлнэ. Гэхдээ тодорхой хэмжээнд төрд байж байхгүй бол болохгүй. Ягаад гэхээр ер нь бол зөвхөн төрийн бас байгууллагууд бол Монголд бас өөрөө харьцангуй шин салбар байгаа даа шүү дээ. Энэ барилга гэдэг бол өөрөө ардаа том хариуцлагын асуудал. Тэр хариуцлагыг гараад ирэх юм бол өнөөдөр гараагүй байгаа бол тэр хүмүүс тайван за хизээч үлээ гэдэг. Үгүй нэг л гарахад барилгын асуудал дээр бол хариуцлагын хэмжээ хэдэн тэрбумаар хэмжигдэж магадгүй. Тэгсэн тийм юмыг хариуцчих төрийн бас байгууллага байх уу? Тэгэхээр төр бол харьцангуй ядаад хариуцах боломжтой байгаа. Гэх мэт тэгэхээр бол энэ асуудлуудаа ялгаж салгаж алийн төрийн бас байгууллагатай өгөх аль нь заавал өнөөдөр төрдөө авч үлдсэн байх хэвээр. Энэ талаасаа би нэлээд хандна гэж бодож байгаа. Өнөөдөр манай студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр дараагийн хөтөлбөрөөр та бүхэн энэ талаар дэлгэрэнгүй ярилцах боломжтой байгаа. Өнөөдөр бид барилга хот байгуулалтын сайд Ноён Цогцбаатартай ярилцлаа. Хөтөлбөр тамтайсан баярлалаа. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт энэ өдрийн бүсэд голох мэдээллийг хүлээн авч үзээрэй.